За. Who and when was Homer? За. Who and when was Homer? За. Хин хизээ Homer байсан бэ гинэ. Homer гэж хэн хизээ байсан юм бэ л гэдэг шүү дээ. За. The singers of Iron Age, Greece developed a world of stories that were repeated and altered in the course of many retellings. Bards chanted their songs with musical accompaniment. Echoing and reinventing the tales they reinventing. Яа би яагаад энэ вэ? Арай л асуу. Тэ. За. Echoing and reinventing the tales they had heard from others. Гинэ. За. Тэр одоо төмрөн үеийн төмөр зэвсгийн үе гэдэг байгаа тийм. Iron Age гэдэг чинь хөрөл зэвсгийн өмнө байсан мэл өмнө гэж бодоод байгаа. За. Тэр чинь Bronze Age болчих юм шүү дээ. Тий. За. За биш. Төмөр зэвсгийн үеийн Грис гэх юм уу? За. Төмөр зэвсгийн үеийн Грекийн дуучид хөгжүүлсэн дэлхийн түүхийг тэр түүх гэдэг нь болохоор түүхүүдийг ямар түүхүүд вэ гэхээр ямар түүх гэхээр одоо давтагдсан бас altered гэхээр юу вэ? Altered alter ego гэдэг шүү дээ. Солигдох, өөрчлөгдөх гэж. За. Өөрчлөгдсөн, хувирсан гэсэн. Өөрчлөгдсөн. Давтагдсан бас хувирсан many retelling дахин хэлсэн гинэ үү? Олон дахин хэлэгдсэн гэх юм. Retelling гэдэг чинь тийм дахин давтаж хэлэх, шинжлэн ярих ч үлээ тиймэрхүү юм л шүү дээ. Олон тийм шинжлэгдсэн яриануудын багц гэх юм уу? Курс гэж. Course гэдэг чинь замл гэсэн үг л дээ. Замаа. Багц шүү. Биш. Энэ анги курс үүдтэй гэж. Курс. Тэр чинь арай өөр баха. За мөн л юм. Зүг. Яг энэ дээр бол заяа урсах, замнал, явцын байдал гэсэн үг. Чиг шугам. Яг нэг л үг юм байна л та. Дамжаа гэдэг чинь тийм. За. Олон дахин шинжлэгдэн яригдсан яриа олон
Ярэнуудыг За одоо ярэнуудын чиглэл нь давтаж өөрчлөгдсөн түүхүүд. За үгүй шал буруу болоод. За би хэлж өгье. За. Одоо эхний яг энэ developed гэдэг хүртэл амар гоё явсан байхгүй юу? Төмөр зэвсгийн үеийн грекийн дуучид хөгжүүлсэн. Юу хөгжүүлсэн мэхээр A World of Stories. Тэгэхээр чин A World гэхэр чин дэлхий те of Stories. Тэгэхээр чин түүхийн ертөнц болж байгаа байхгүй. Түүхийн ертөнц үү? That were repeated те. Тэрднэр нь дахин давтагддаг. Тэгээд altered in the course of the many retellings. Одоо дахин хэлсээр байх явцад одоо замдаа өөрчлөгдөж хувирсан гэж. Одоо тийм түүхүүдийн ертөнцийг бүтээсэн байх нь шүү дээ. Одоо бүтээсэн ч яах вэ те? Хөгжүүлсэн гэж. Энэ бүр төмөр зэвсгийн үеэс эхэлтэй юм. Дуучид. Ойлгосноо. Одоо тэр түүхүүдээ ингэж дахин давтаж хэлээд байх. Түүхүүдийн давтаж хэлэх явцдаа өөрчлөгдсөн гэж энэ заяа энэ болохоор. In the course of many retellings гэхээр дахин өөрчлөх замд тэ энэ явцад өөрчлөгдсөн гэж. Ойлгомжтой юу? Дахин хэлэгдэх явцад өөрчлөгдсөн. Тэгээд давтагддаг түүхүүд юм уу? Одоо давтагддаг байх хөтэй. Би л одоо ингээл Илиад гэл нэг юм яриад, найзтай нэг яриад, маргааш яриад, 7 хоногийн дараа дахиж нэг яриад. Тэ яваад нэгсэх байхгүй. Тэгээд нөгөө нэг аман зохиолын чинь хамгийн гол юм нь ингээд жоохон өөрчлөлт яриад байж болдог. Болдог ч юу ах вэ? Тэгээд угаасаа яг таг үг болгоноор санахгүй шүү. Тэр чинь бичээг болохоор. Тэгээд ерөн хэлэл яриад байх гэсэн үг. За. За Barthes гэдэг нь уншсан шүү дээ. Тэ. Barthes chanted their songs which musical Өний чи би уншсан юм уу те? 2 үлбэр уншсан юм уу? Barthes гэж юу юм? Bard гэдэг нь болохоор нөгөө нэг бадарчин нөгөө нэг шүлэг уншаад хөгжим тоглоо яваад идэг нэг гай. Тэнүүлч юу гэдэг вэ? Бадарчин л та монголоор. За. Хэрэн chant хэр юу? Chanted гэхэр ч одоо нөгөө нэг үг шивнсэн яасан шидтэй болгосон ч юм уу нэг тиймэрхүү утгатай шүү дээ. Шүлэглэх гэсэн үг. Дуулах, аялах гэсэн үг. Мэн унших. За аялах гэх юм байна. Дуу аялах гэдэг шүү дээ. Уусаа дуугаа аялсан гэж бичсэн юм тий. За. Дуугаа аялаад хөгжмийн accompaniment гэдэг хөгжмийн зэвсэг ирдэг нь. Accompaniment гэхээр дагаж хөгжимдөх, дагаж дуулах гэсэн утга байна. За бадарчин тэр дуунуудыг тэдгээр дуунуудыг аялан одоо хөгжмийн аянд одоо тааруулаад аялаад байдаг гэсэн юм шүү дээ. Юу нэ? Аянд тааруулаад аялаад байдаг гэсэн юм шүү дээ. Чантад гэхэр ч тийм. Дуу аялах гэж байдаг шүү дээ. Ер нь дуулал гэсэн юм л хөгжмийн хэмнэлд тааруулж дуулсан байна шүү дээ. Би тэгж л ойлгоод байна. Хэмнэлд тааруулж гэдэг нь accompaniment гэдэг чинь тийм. Дагаж дуулах.
дагаж хөгжимдөх. Хөгжимдөх. Хөгжимлөхөөр дагаж хөгжимдөх гэж. Харин тэгэхээр чинь мюзикал гэдэг чинь те аялгау. Тэгээд тэр одоо өөрөө нэг гитартай нэг аюуд энэ тэр чинь. Тэгээд гитараа ингээд дараад энэ түүхээ ярихдаа дуу болгоод дуулахдаа аяныхаа хэмнэлд тааруулаад байна гэсэн үг шүү дээ. Аялгаугаа дагаж хөгжимдөнгөө тэр дуунуудыг дуулсан юм байна. Дуулж байгаа. Тэгээд echoing гэж юу юм? Echoing. Echo гэдэг чинь цуурайт Echoing. гэсэн үг те. Цуйрааддаг бас дахин хийсэн үлгэрийг тэгэхээр нь сонссон. Яг хоо эндээс болохоор бид нар бусдаас echoing гэдэг нь болохоор одоо дамжаад яваад ахыг хэлж байгаа юм байна л да, зураатах гэхээр. Тэгээ нэгнээсээ нөгөө рүүгээ ам дамжаад тэгж ойлгох гэдэг нь би бол. ам дамжсан. Тэгээд тэр нь одоо дахин бүтээгдсэн одоо үлгэрүүд нь бид нар бусдаасаа сонссон. Тийм одоо Бид нэр бусдаасаа сонссон үлгэрүүдээ ам дамжиж бүтээсэн. Дахин бүтээсэн гэж. Тэгээд нөгөө нэг аялгаунд оруулаад ингээл өөрчлөл яваадсан ба шүү дээ. Ер нь жилээс жилд дамжаал өөрчлөгдөөл яваадсан байх нь гэсэн санаа авах нь шүү дээ. Тэр бадарчид ам дамжуулсан юм уу? Тийм. Бадарчид л дамжуулж шүү дээ. Өөрхийн дамжуулах үү. Ам дамжуулаад дахин бүтээгээд дуулаад тэгээ ам дамжуулаад дахин бүтээгээд тийм энэ одоо бадарчин чинь ингээд тосгоноор ингээ аялаа явангуут. Бид нэр бусдаасаа сонссон. Тийм бүх хүмүүс тэгээд Тэд гэж бадарчдаг яриад байгаа юм уу? Тэд гэж юу? Тийм. Дээ гэж бадарчин бадарчтаасаа сонссон юм уу? Бадарчин тэгээд бусдаас сонсон гэж. Бусд нь өөр бадарчин ч байж болно, нэг бацаан ч байж болно шүү дээ. Нэг ах ч байж болно. Тийм. Имэж ч байж болно тийм. За. Ерөнхийдөө бадарчид ямар ч байна. 2 минут үлдчихлээ. Ингээд дуусгах уу? За. Бадарчид тэр дуунуудыг аялгау хэмнэлд оруулаад дуулдаг байсан. Бас ам дамжуулдаг. Тэгээд дахин бүтээсэн тэр домгуудыг нь дуулж муулаад тэд нар болохоор бусад хүмүүсээс сонссон. За. Тийм тий. Энэ одоо тэгээд төмөр зэвсэг үеэр байдаг тий. Тэр энэ чинь одоо юу гэх юм хитэн бараг 1000 жил тий. Ингэж дамжигдаж ирсэн байхгүй. Илиад бид нарт. Тэгээд түүх нь угаасаа бүр ингэж үнэхээр гайхалтай байсан болохоор хитэн 10 үе, хитэн 100 үе дамжаад ирсэн байхгүй. Ойлгомжтой. Тэр үед бадарчид юм хараад юм бэ. За даасгалаа.